инженер технологийн чиглэлээр суралцах, шинжлэх ухааны инженерийн чиглэлээр суралцах оюутны тоо бол жил их тусам буураад байгаа. Энэ бол зөвхөн Монголд үдээгүй дэлхийд бас нэг асуудал болсон. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр энэ сурагчдыг энэ чиглэлээр суралцахад одоо сонирхлыг нь өдөөх энэ ажлууд бол бас тэр болгон хангалтгүй байна гэсэн ийм бодол байдаг. Тийм учраас энд бол ганцхан EBS бид нэр даалгаж орхих биш, оролцогч талууд бүгдээрээ оролцох ёстой. Энэ дундаа их сургуулиуд, за мэрэгчлэлтэн бэлтэж байгаа их сургуулиуд, дээрээс нь ажил олгогч нар бас одоо матайлтаа оролцох ёстой гэж боддог. Улс орныг бол инженерүүд удирдах явуулна, бүтээн байгуулалтыг хийн. Тэгэхээр энэ инженерүүдийг энэ одоо бас тийм амаргүй сургалтын хөтөлбөрийг давж гарч инженер болдог энэ хүмүүсүүдэд хамгийн гол чухал зүйлүүд бол тэтгэлэг, одоо суралцах орчин, суралцах явцдаа сургалтандаа анхаарах тэр боломжийг нь бүрдүүлэх хамгийн чухал байдаг.